Тэгээд энэ жил одоо зэвсэгчнийхаа 100 жил, ардын өсвөлийн 100 жил, за Ховд аймгийнхаа 90 жил, за эх жил одоо төвхт байгаа. Маань тохиог одоо зэвсэгчийн 123 дугаар анги Ховдын орооныхоо одоо 100 жилийн одоо бэлэг барих үүднээс за энэ хүү олон цаг үйлдэлийг санаачилж энэ жил хийсэн. Тэгээд 6 сарын 2-ны өдөр одоо Ховд аймгийн төлөвлөгөөс гараагаа хийж 7 сарын 17-ны өдөр Дорнод аймаг Чав алсан хотод 2127 км 46 хоног туулж барайнд орсон. Тэгээд маш баяртай байна. Бүгдээ амжилттай гэж чадсандаа баяртай байна. Аавда өнсүүлээд аймгийнхаа удирдлагуудаар өдөөлээд бас энэ талбай дээрээс гарч ирсэн цаг саяхан шүү дээ. Эргээд ирэхэд бас сэтгэл өөр байгаа. Ернэгээ 55 хоногийн өмнө одоо яг энэ төлөвлөгөөс гараагаа хийж байсан. Тэгээд одоо буцаад мэдээж одоо гүйлт маань амжилттай болсон. Тэгээд одоо итгэвтэй ихэд мэдээ сайхан байлгүй яах вэ? Итгэх маань одоо зонгол маш сайхан хүлээж авч байна. Баяртай байна. Ховдчууд хоёр өрөө байраар бас таны одоо эх орныхоо төлөө туслуулсан хүслийг үнэлж байна шүү дээ. Энэ бол Ховдын ард түмний одоо бэлгээ гэдгийг бас та бас ойлгож байгаа бох. Энэ талаар сэтгэл ямар байна? Наад хэлгэх хөө мэдээ сайхан байна. Би одоо гэр ороод одоо 5 андаа гэртээ 3 хүүхэдтэй ихнэртэйгээ ингээд амгал тавуулаа амьдардаг байсан. За ингээд одоо энэ гүйлтээ маань одоо үнэлж гэх юм аа удирдлага хамт олон за гэх юм аа амдаг хоёр өрөө байраар одоо шагнаж байгаа мэдээж маш сайхан баяртай байна. Бид хоёр одоо 16 жил танилцахад өнөөдөр бол маш хасгүй сайхан өдөр өнөөдөр тохиож байна. Мартахааргүй гоё өдөр. Ягаад тэгэхээр одоо Монгол Улсын түүхэд 2127 км гүйсэн. Одоо миний ань шиг тийм хүн одоохоор бол алга байна л да. Тэргээр бол маш их болох гэж байна. Маш их хөдөлмөр, маш их хүс хүч орсон. Ир зөрөг бүхэл зүйл одоо хэцүү шүү дээ. 2121 биш учраас тийм учраас өнөөдөр маш гоё өдөр учраас сайхан байна.